За юу байцгаана залуусаа. This is Gans. Дэжүүд утсан өөрийн блог бичлэгээ та бүхэнд танилцуулж байна. Бичлэгээ дуглан үзээрэй. За тэгэл өөрийнхөө урилга болон хувцсыг бэлдээл галлаа да. Гарахаас өмнө өөрийгөө толон тарж нэг зоччоол. Нэгэнд оройдсон байсан болохоор ард түмний унаа болох юугөө уун гэсэн чинь дуган байдгүй. Манайхан бас юугөө унаад хөдөө гадаа яваад байна уугүй, арай л амир болгоод байна уугүй юу. Замдаа модны цагаан хүүндээ байлдаж байгаа л ирээл. Гэтэ хүмүүс ер нь энэ цагаан хүүнд амар дургүй ах шиг үлээ те. Би бол амар дуртай байгаа. Оюутан болохоор ядаж үлсэхгүй. За тэгээ арайгээд сошиал парк дээр ирсэн чинь дараагийн асуудал гарсан. Би хаагуур нь орохоо бүр ерөөсөө олдгүй. Тэг хүмүүсийг дагаад яваад байсан. Тэгээд нэг юм яг манарсан ч гэсэндээ хүнээс асууж агаад олдчихж байгаа. За тэгээд орлоо шүү нөгөө төгрөөжээ. Орсон VIP зон гэсэндээ бас үртэй дөнгөж аваад red wine гэж мөгөөл red show гэсэн болохоор бүх юм нь улаан байсан. Ороод дөнгөж харсан юм бол мэдээж тайз нь бол үнэхээр гоё байсан. Яагаад гэвэл энэ үзэгчтэйгээ ингэж шууд байдлаар харьцах маягтайсан. Намайг дөнгөж орсон чинь шоу аль эдийн эд дундаа орсон байсан. За тэгээд мэдээж энд бол Mobicom-ыг илэрхийлсэн улаан утаа болон улаан цаас дээрээс унж байгаа та бүхэн харж байна. Хөтлөгч анхаах маань Mobicom гэж орилоод байсан. Баярын шүүмэн мос байсан. Монголын топ 2. Тэгэл энд ах нар CEO нар нэтворкинг хийжсэн. Би бас яа зүгээр байх вэ гэд ширээнийхэн танилцаа асууж байна. За тэгээд хүсэн үлээсэн Morning Star маань тайзан дээр гараад ирэхэд бол би үнэхээр шүтсэн. Амар харилсан таах байдیں۔ Да тайзан дээр хөөрхөн эвсэлтэй бүжиглэл дотроос минь жинхэнэ роком сип хийдэл босоод ирж байгаа юм чинь 20 гарууд бол бүр тийм солиорж байгаа. Харин VIP-ийн хэсгийн ах эгч нар бол жохон wine шимсэн шигээ даруугаас уцгааж исэн. За тэгээд нөгөө домогт татар хамтлаг маань гараад ирсэн чинь нөгөө ах эгч нар маань за одоо миний дүүнер болноо гэж байгаа юм шиг жинхэнэ шоудж байгаа юм чинь. За тэгэл тэнд чинь зарим нь босч бүжиглэн, зарим нь хамт дуулна, эхнээсээ согтж унаал. Тэгээ би чинь бүр тэрүүхэн тэндээ даруухан суудсан татар нэг сонсдгүй байсан юм. Өөг нь гэхдээ сонсоод үзсэн чинь үнэхээр хөндлөмөр ах нар байсан. Дуундар нь ч гэсэн амар кул вайбтай. Тэгээд татарын дуунуудад эргэж буцалтгүй орсон байт юм аа. Тэгээд доошоо буугаад нэг хараад үзье гэсэн чинь нэг иймэрхүү байсан. За тэнд тайз маань харагдаж байна. За энд нэг зураг авсан байна. За ингээд доошоо гарах юм бол ийм их үзэгчд бүр байсан. Үнэхээр их байгааз. За энэ дээр нөгөө галзуу энергитэй уука гэх юм харагдаж байна. Амар юм сэтгэл хөдлөлтэй гэж юм бэлээ. За энд болохоор Сережа харагдаж байна. Октодын краш гой хамартай ах гэхгүй. За тэгэл дуугаа сонсрал чийлрээ байж исэн чинь Тэнгисийн иргэн Ингүүн баяр байж исэн. Мапро хэдэн соо гаруудтай аньонхасайо гэж бичсэн. За тэгээ шоуны зохион байгуулалтаас надад таалагдсан нэг зүйл байсан. Нэг артист бүх дуунуудаа дараалан шууд дуулаад явчаагүй. Тэгэхээр Morning Star, дараа нь татар, дараа нь уука, тэгээд дахиад Morning Star гэж яваад нэг артист хэд удаан ерөөсөө үйлчлээгүй. Тэг тийм амар зүүн тактиктай. Тэгээ үзэгчдээ ерөөсөө өөд байхгүй. Шоуны хэмнэл нь бол байнга үлдчихсэн. Тоглолтын атмосфер ч байнга өссөөр байсан. Шоу ихтэй шууд бүх юм үзүүлээгүй. Төсөл рүүгээ явах тусам тайзан, гэрлэн, үзүүлбэр хүмүүсийн энерги нь улам нэмэгдээд байсан. Тийм болохоор концертын төгсгөл нь эхлээсээ хамаагүй үжигтэй мэдрэгдсэн гэж бодож байна. За тэгээд энд бол минимум Монголын сайн харагдаж байна. Тэгээд хамгийн том үзүүлбэр нь бол төгсгөлд нь ирсэн байгаа. Хөтлөгч анхаахын хэлснээр бол Монгол анх удаага 1000 дороо агаарт хөөрч үзүүлбэр үзүүлж байгаа юм билээ. Бүгдээ хамтдаа доороос 1000 доороос 1000. За тэгээ энэ дээр бол амар сүртэй дуу тавиал те. Манайхаа бүгдээрээ Монголын төв рүү хараарай гэж амар ингээл бичээл байжсэн бүгдээрээ. Тэгээ би за энэ яг хизээ гарч ирэх юм болоо гэж хараал байсан. Ерхэд бол одоо ч харсаар л байсан. Тэгээ нэлийн бичлэгэндээ улаараа байжсэн чинь яг дороо маань
аль хэдийн хөөрцөн байсан байв яг уу. Одоо л би энэ харчин. За тэгээд энд аль хэдийн нэсчихсэн байж тэгэл дуу мууц амар зөвүүн байгаад байсан. Тэгээ би одоо энэ гайхчихсан энэ 1000 дорооны яаж хэн яг өдөртөөд байна тий? 1000 хүн ингэж бүжиг шиг үзүүлээд байгаа мó? Өдөртөөд байгаа мó? Эсвэл өмнө ингэ дорооно байрлуулсан байгаа мó гээл. За тэгэл ингээд харж байгаа шиг тий Монголын анхны гар утасны үеийг санагдуулах чулуу очтой 33 10 гэж мэгээл утасны дүрс мөрсийг харуулсан. Тэгэл ер нь бол амар гоё харагдчихсан. Видеон дээр бол амар гоё харагдчихээн. Гэтэ яг доороос нь харах юм бол тэнгэр бүгдээ ингээд дэлгэц болцсон юм шиг байгаа харагдаж байгаа байхгүй юу? Зарим үед нь тий одоо тайзны араар байхад бол нэгсээ харагддгүй шүү дээ. Дугуйлан жижигэн байдаг ч юм уу тий. Тэгээд одоо энэ Mobicom-ийн анхны логоны тэгж юм. Яг сүүлийнх нь яг ямар байгааг мэдэхгүй. Сүүлийнх нь ийм юм байлээ. За тэгээд Red Show-ныхаа нэг логог харуулж байна. За энд бол трендүүд болсон 3 зураг авахны явж байна. Тэгэхээр энэ бол миний Red Show-д оролцсон нэгэн дурсамж байлаа. Та энэ шоунд очсон бол хамгийн гоё санагдсан хэсгийг комент хэсгээр бичээрэй. Харин ийм төрлийн ивент влог дахин үзмээр бол subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.